Hi guys. За бид нар Sig Caucase гэдэг газар очихоос өмнө байшингийнхаа ерөнхий зураг болон өрөөнүүдийн хуваалцсан хааллах хэмжээнүүдийг бэлдээд дүүрээ зуруулаад бэлдээд аваад очсон байгаа. За Sig Caucase-ийн давуу тал нь ерөнхийдөө хөнгөн тэгээд хурдан хийгддэг өртөг бусад одоо байшингийн ерөнхий юмудаас арай хямд байсан болохоор сонгоод очсон байгаа. За байшингийнхаа үндсэн зураг аваач ч өгөөд Sig Caucase-ийн төмөр хийцлийн зураг зуруулж Хан Caucase-ны одоо үнэлгээ гарч захиалга өгд юм билээ. Тэгээ бид хоёр ерөөхдөө өөрсдийнхөө аваач өгсөн зургуудаараа яг нарийн ийм Caucase-ийн зураг зуруулаад төмрүүдээ ингэ бэлдүүлээд үйлдвэрээс нь очиж авсан байгаа. Монголд анхдагч Sig Caucase-ыг оруулж ирсэн 10 жилийн туршлагатай газар байсан болохоор нь ерөөхдөө сонгосон байгаа. За Sig Caucase-ны катомын үйлдвэрлэлээр бүх сий төмөрнүүд хэлбэр дүрс одоо юу гэдгийг бүх хэмжээсээр нэвсэлтэй хийгээд тэгээд захиргааны матаж бүүдгийг нөх бас гардаг юм. Тэгээд одоо эндээ сорилт огсралтуудаа эндээ хийгдэх юм байна. Манай байшингийн ерөнхий зураг компьютер дээр бүх ингээд арам ерөнхий байдлыг урд ардаас авсан зураг гарч байгаа юм байна. Тэгээд энэ одоо ингээд огсралтууд нь хийгдэж явж байна. За ярэ. Ирэж наа ингээ манай. Зэн төл шахах нь яаж байгаа юм бэ гэхээр ханы юм нэг ханы Sig Caucase нь хана гэж босч ирэхээр энэ нөхөө таглах гэдэг байна. Тэгээд энэ таглагаас нэг хөөс үрчүүл миний бас дулаалга болно гэсэн үг байна. Тэгээд хүүхэнтэй хөөс. Таны гэрийг дулаална хүүхэнтэй хөөс. Тэгээд хан босоод магаштай дээр нь босч юм шиг. Энэ баг хоёр өдөр тэгээд босч тийм байна. Тэгээд дүүрсэн гараад ирсэн байж байна. За манай Caucase угсрагдаад дуусчаа. Ямар гоё юм бэ. Тэнд манай хормод өгч байна. Өглөөний минь дараа. Нэг гэж чинь. За Caucase маш хурдан юм байна уу? Би чинь нэг миний тэг угсарч байгаа хооронд сүйдвэрчнийхээ галтгооны сэгийн тийм техникийг хийгээ амжиж юм гэсэн чи юу гэдэг чи намайг шалаа цутгаж байгаа хооронд чи 2 өдөр ингээ босгочд юм байна. Тэгээд Sig Caucase-ыг сонгодог учраас болохоор манай хөрс маань ер нь хөдлөх магадaltaй тэгээд дуу тавраар араам зангидсан. Гэхдээ дээр нь дахиад Sig Caucase бүтэн шал аваад ингээд нэг цуулын том юм болсон. Тэгээ бас одоо нэг ямар ч хөдөлгөөнгүй болчихсон юм лээ. Би одоо энэ минь одоо ер нь чанарын хувьд мод зодыг бодвол насжилт маш урт гэж тооцоолоод Sig Caucase-ыг сонгосон. Тэгээ одоо ямар ч сан дулаалгын юм дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ би нэг бичлэг үзсэн нэг шүшдэг дулаалгын тийм хөөс байд юм лээ. Тэр ямар ч сан очиж үзээд чанар нь хийх байх нь боломжоор тэрүүгээр хийдэг. Өмнө нь бол боломж юм лээ 1 м квадратын баг 15,000 нэг хөөсөөр ингэ шүршээд дүүрчдэг юм лээ. 5 см зузаантайгаар гадуур болохоор ерөөдөө тийм шүршдэг тоногдсон тийм машинуудаар ингэ шүршдэг юм байлаа. Энэ болохоор 32,000 30,000 28,000 гэдэг чанарынхаа хэтэршилт тэрнээс хамаараад өөр өөр хөнгөлтэй байх шиг байлаа. Тэгээ одоо бид
ямар ч дулаалгын юм дээр анхаарад тэг ямар ч дулаан алдагдал бүх хийхийн тулд яаж юун дээр анхаарах хэрэгтэй юм байна. Тэрийг тэгээд хэрэгжүүлээд явна. Гоё өсөө Secret Гоё юм байна. Баярлаа. За би гэрийнхээ ерөөхдөө коридорын хэсэгт одоо зогсож байна. За тэгээ ерөөхдөө энэ Secret ган төмрийн төмрийн маань гоё юм нь болохоор одоо энэ цахилгааны монтажаа ингээд энэ даалд ингэж хийвэл их зүгээрээ амны орон сууцд ингээд хийвэл зүгээр гэд өөртөө ерөөхдөө яриад ингээд төмрөө ингээд цоолоод ингээд гаргаад хийгээд өгөх юм лээ. Тэгээ ерөөхдөө бит хоёр бол компьютер дээр ингээд зурсан зураг ингээд авч очиод өөрсдийнхөө юм нэг харж исэн юугаараа төсөөллөөр тэр зураг ингээд авч өгөхөд бит хоёрын шууд төсөөллийг шууд ингээд бодит болгож ингэж гаргаж ирсэн бас маш их баяртай байгаа. За тэгээд ерөөхдөө одоо ган карказын Си төмөр Prime Steel-ийн компани хамт олон болохоор маш түргэн шуурхай тэгээд маш найдвартай чанарын өндөр түвшинд мэрэгжлийн баг хамт олон гэж угсралтаас хийдэм байна. За тэгээд дээрэс нь өөрсдийн хүссэн одоо төмрийн өргөн нарийн ингээд хэмжээнүүдээ сонгоод хүссэн загвараараа ингээд хийх боломжтой байна. Тэгээд Prime Steel-ийн хамт олондоо бүгдээрэнд нь маш их баярлалаа. Ийм түргэн шуурхай угсарч өгсөнд маш их баярлалаа. Yeah.